За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол Улсын засгийн газрын ээлжид өнөөдрийн хуралдаанаар тодорхой хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэлээ. Үндэсний аж ахуй хөнгө үйлдвэрийн салбарт одоо хатрын 4-р айныг эхлүүлэх шийдвэрийг бас өнөөдөр гаргасан. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын ерөнхий сайд тариалангийн одоо бүс нутагт ажиллана. Холбогдох арга хэмжээнүүдийг бас одоо газар дээр нь одоо шийдвэрлэхээр одоо шийдвэрлсэн байгаа. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэр шилжүүлэх, зарим захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мөн одоо бас танилцуулгыг хийж, за өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ цаашид одоо аль яамн дээр, аль агентлаг дээр үүсэж байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр тухайлан үүргүүдийг өгсөн. За өнгөрсөн хугацаанд зөвшөөрлийн хуулийн дагуу нийт 371 зөвшөөрөл байсан. Зөвшөөрлийн хуулийг одоо дагуулсан засгийн газрын тогтоол шийдвэр сайдуудын тушаал захиргааны хэм хэмжээний актуудыг одоо цуцлах ажлууд өрнөсийн үндсэн дээр яг өнөөдрийн байдлаар 50 захиргааны хэм хэмжээний актыг одоо бүрэн цуцлсан байна. За мэдээж энэ одоо цуцлсан шийдвэрүүд бол шууд хуулиар хэрэгжүүлээд төрийн үйлчлэгийг хурдан шуурга авах, хүнд сурталчилгаа авах, за давхарцсан одоо чиг үүргүүдийн одоо үндсэн дээр төрийн одоо байгууллагуудын дунд иргэдийг одоо гүйлгдэг, за иргэдээс одоо бичиг баримт шаарддаг энэ байдлыг одоо тасан зогсоох ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. За энэ 170 зөвшөөрөл бол үүнээс бол бүрэн цахимдсан байна одоогийн байдлаар. Тэгэхээр цахимдсны дотор бол бүрэн цахимдсан, хагас цахимдсан гэдэг нэг хоёр ойлголт байна. Энэ юу гэхээр та бүхэн гар утсаараа ийм Монголоор нэг төрийн үйлчилгээг авдаг, компани байгуулдаг, бусад төр одоо зөвшөөрлийн үйл ажиллагааг авдаг хэдий ч яг одоо зөвшөөрөл авах гээд очихоор иргэний өмнөх нэгтгэг, натратаар батлуулгыг шаарддаг. Тэр өөрт байгаа одоо мэдээллийг иргэнээсээ нэгтгэх энэ байдал бол анхын шатнд байгаад байна гэдгийг засгийн газрын одоо 11 төв дээр ирсэн гомдлуудаас бол илтэд харагдаж байна. Жишээ нь 72 санал гомдол өнгөрсөн 7 хоногт ирэхэд үүний 80% нь зөвшөөрөлтэй холбоотой байсан. Энэ юунаас болж байна гэхээр төр өөрт байгаа мэдээлэл биднээс нэхэд байна гэдэг зүйлийг одоо хэлж байгаа. Гэтэл бид нар хур системээр төрийн одоо мэдээлэл солилцоог бол бүрэн хангуулж чадж байгаа. Үүнийг та бүхэн одоо ийм Монголын аппликейшнээр хардаг. Гэтэл амьдрал дээр ирээд үйлчлэгээ авъя гэхээр дахиад одоо цаасаар бичиг нэхэд үүдэг энэ байдал бол үргэлжилсээр байна. За үүнийг одоо шийдвэрлэх үндсэн дээр бол бид нар одоо 170 зөвшөөрлийг бол бүрэн цахимжуулсан. Нэгсэндээ бол хүсэлт илгээлээ танаас ямар нэгэн бичиг баримт нэхэхгүйгээр үйлчлэх системийн хувьд бүрэн одоо бэлэн байдал шилжсэн. Гэтэл анхын шатн дээр аймаг орон нутагт дүүрэг дээр нөгөө бичиг баримт шаарддаг. Зөвшөөрөлт авсан одоо тэр одоо засаг даргын захирамж байна уу? За одоо нэг юм эрх олгосон янз бүрийн одоо журмуудаар иргэдэд хүндрэл учруулдаг. Тийм учраас бид нэр өнгөрсөн хугацаанд 170 одоо зөвшөөрлөөс нэг 60 зөвшөөрлөл иргэдээс бичиг баримт шаардж хүн суртал үүсэхгүй байна. Бусд нь бол ямар нэгэн байдлаар бичиг баримт шаарддаг байна. Төр бол засгийн газар бол тэр мэдээлэл солилцох асуудлаа бүрэн шийдвэрлсэн. Одоо та нар иргэдээс одоо янз бүрийн байдлаар хүн суртал иргэд үүсэхэ болоо гэдэг ийм шаардлагын үндсэн дээр яамдуудад тухайлан одоо өнөөдөр үүргүүдийг өгч байгаа. Ингээд зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулна. Энэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа яам тамгын газар, агентлаг, аймаг нийслэл дүүргүүдэд бол холбогдох хариуцлагын арга хэмжээг бол шатаараа аваад явах шаардлагатай гэж одоо үзэж байгаа. Үүний цаана бол авилгатай тэмцэх бодлого, нээлттэй ил тод байдал бол үүний цаана агуулгаддаг. Нэгсэндээ зөвшөөрөлт хүн суртал үүсгээд байна гэдэг бол үүсгээд байна гэдэг бол өөрөө энэ авилгатай тэмцэж байгаа төрийн үйлчлэгийг иргэдэд хүн сурталгүй үзүүлж байгаа энэ үйл ажиллагаан дээр одоо эс үлдэхүй гаргаж байна л гэсэн үг. Тэр холбогдох албан тушаалт. За өмнө нь бол засгийн газар энэ төр өөрт байгаа мэдээллийг нэхэхгүй байх энэ суур цахимжилтаа хийгээч гэж бидийг шаарддаг байсан. Засгийн газрын зүгээс бол энэ асуудлыг бүрэн шийдвэрлсэн. За үүнтэй холбогдуулаад зөвшөөрөл бол нэг талаас өөрөө стандартын ойлголт. Ерөөсөө нэг зоосны хоёр тал гэсэн үг. Бид зөвшөөрөлт авсан журмуудыг цуцалж байгаа хэдий ч нөгөө талдаа явцын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын асуудал байна. За эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын асуудлууд байна. За одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлууд байна. Тэгэхээр энэ одоо асуудлууд дээр явцын хяналт сайжрахгүйгээр цаашаа урагшлахгүй.
Нэгс нөө зөвшөөрөл авах үед нь хүн суртал үүсгээд маш олон бичиг баримт шаардаад байдаг. Өгснөөхөө дараа марчдаг. Тэгээ хэзээ сандгүй гэхээр дахиж нөө сунгах үед нь санд. Явцад нь орхичдаг. Энэ яагаад орхигдоод байна гэвэл манай улсад нэг стандарт гэдэг зүйл мөрдөгдөхгүй байгаатай холбоотой. Тийм ч учраас Монгол улсын одоо шадар сайд амар сайхнаар ахлуулсан энэ стандартын бие даасан эрх зүйн орчин боловсронгуй болох ажлын хэсэг 2 жилийн хугацаанд ажилласны үндсэн дээр өнөөдрийн одоо Монгол Улсын засгийн газрын хуралдаан дээр шадар сайд амар сайхнаар ахлуулсан энэ ажлын хэсгийн зүгээс стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний идэвхжлийн тухай хуулийг одоо их хуралд өргөн мэдүүлэхээр одоо шийдвэрлэж байгаа. Өнгөрсөн хугацаанд одоо судалгаануудаа хийсэн, холбогдох одоо хилцүүлгүүдийг зохион байгуулсан. Тэгэхээр манай улсад яг өнөөдрийн байдлаар бол 6733 стандарт байгаа ч яг үүнийг иргэд хуулийн этгээдүүд дагаж төдийлөг мөрддөг. Нэг мөр хэрэглэгддэг. Дээрээс нь олон улсын болон бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартуудыг манайх шууд авч хэрэглэж чаддаг. Эрх зүйн орчин бүрэн бүрдээ. Энэ утгаараа бол стандартын хуулийг өнөөдөр их хурд өргөн мэдүүлэхээр шийдвэрлсэний үндсэн дээр зөвшөөрөлт авсан журмууд цуслагдах. Цаашлаа зөвшөөрөл нэмэхгүй байх дээр стандартуудыгаа бариад явцын хяналтаа сайжруулах ажил руу илүү орно. Зөвхөн олгох процесс төр хүнд суртал үүсгээд байдаг биш. Үйл ажиллагаа эрхэлж байгаа явцад нь хяналт тавихад олон улсад болон бүс нутагт мөрдөгдөж байгаа стандартуудыг барих нөхцөлийг бол одоо үүнээс одоо авч хэрэгжүүлж хангана гэсэн. Зөвхөн одоо 2022 оны байдлаар гэхэд барилга, эрүүл мэнд, хүнс аюул жуулчлалын салбарт 2000 гаруй стандарт мөрдөгж ийсэн. Үүн дээр үзлэг хийсэн байдаг. Үүнийг одоо үзлэг хийгээд үзэхэд бол 782 стандарт л олон улсад нийцэж байгаа болохоос 180 стандарт бол цаана стандарт гэхээсээ илүүтэйгээр илүү хоцрогдсон. Дээрээс нь одоо хувийн хвшилд илүү хүнд суртал үүсгэж байгаа. Илүү одоо цаг үетэйгээ нийцэхгүй зүйлүүдийг шаардж байгаа ийм стандартууд байсан. Энэ ч утгаараа бол 2000 стандартаас бол 180 стандартыг цуцалсан. Ингээд 780 стандартыг л барьж байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид олон улсад мөрдөгж байгаа стандартуудаа хэрэгжүүлж чадах юм бол зоосны хоёр тал шиг хувийн хвшилтэй ээлтэй хүнд сурталгүй илүү дүрм журм шаарддаггүй. За тэгээд стандартаа мөрдүүлснээрээ иргэдтэй эрүүл аюулгүй үйлчилгээг үзүүлэх болцоо л одоо бүрдэнэ гэсэн. Тэгэхээр бид аливаа асуудлыг шийдвэрлэхдээ нэг талыг нь орхиод одоо нөгөө тал руу нь харж явсаар байгаад өнөөдрийг хүрчээ. Тийм учраас энэ зөвшөөрөл, дүрм журмын одоо шинжилэл, за одоо ярьж байгаа энэ regulatory reform, deregulation гэдэг байгаа асуудал ч юм бол үндсэндээ дүрм журмын төвчрлийг тайлах, цаашлаад иргэдэд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бүх түвшинд одоо стандартыг нэвтрүүлэх ийм болцоог л одоо бүрдүүлнэ. Тэгэхээр бид бол стандартын одоо хуулийг боловсруулж одоо энийг эргүүн мэдүүлэх ажлуудыг бол сүлээж хийсэн. Тэгэхээр одоо бол ингээд зөвшөөрөл бүрэн бүтэн болно гэсэн. Тэгэхээр хаврын чуулганаар зөвшөөрөл мэдэгдлийн хуулийг их хурд өргөн мэдүүлнэ. Зөвшөөрөл мэдэгдлийн хууль гарснараа зөвшөөрлийн тоо буурна. Мөн одоо нийслэл дээр байгаа 152 үйлчилгээ бол зөвхөн мэдэгдээд эхлэх гэдэг зарчим. Стандарт хангуулсан бол мөрдөгдөө одоо үйлчилгээгээ явууллаа гэдгийг илэрхийлээд шууд эхлэнэ. Ямар нэгэн хариу үлээхгүй. Энэ л зарчим бол олон улсын одоо суурь зарчим. Тийм учраас зөвшөөрлийн хуулийг бид нар зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэдэг ийм шинэ концепц рүү явуулж байгаа. Тэгэхээр зөвшөөрөл мэдэгдлийн хууль стандартын хууль гарснараа төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүрэх, за төр нэг суугаар иргэдтэйгээ харьцах, одоо иргэд хувийн хвшилж гэсэн нэг мөр ойлголт авах. Ийм болцоо хангуулахгүй бол агентлагч нэг чиг үүрэгтэй, яамч нэг чиг үүрэгтэй, аймгийнхан тэр хилцсэн ч нэг чиг үүрэгтэй явсаар өнөөдөр хүрсэн. Тийм учраас төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөлийг өнгөрсөн 7 оны засгийн газрын хуралдаан дээр байгуулсан. Энэ үеэр бид нэр төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөл дээр салбаруудын чиг үүргийг оновчлох ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ үрээндээ өчигдөр төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөл хуралдсан. Төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөл бол 70% нь хувийн хвшлийн төлөөлөл тэр дундаа мэдээллийн технологийн салбарынхан оролцож байна. Санхүүгийн салбарынхан оролцож байна. Тэгэхээр төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөл дээр боловсролын яам манлайлаад чиг үүргийг оновчлох ажлуудыг хийж хэрэгжүүлээ гэдэг санаачлагыг гаргасны үндсэн дээр чиг үүргүүдийн давхардлыг арилгах, тодорхой хэмнэлт үүсэх бололцоотой асуудлуудаа танилцуулсан үүн дээр төрийн хэмнэлтийн зөвлөл санаачлагуудыг гаргаад өнөөдөр бол бид нар нэг чиг үүргийг оновчлоод эхний түвшинд бол боловсролын яамн дээр ямар нэгэн хууль дүрм хүлээхгүйгээр 1 тэрбумын хэмнэлт хийх бололцоог бүрдүүлсэн. Энэ талаар одоо боловсролын сайд
Наранбаяр энэ төрлийн хэмнэлт бүтээмжийн зөвлөлт дээр одоо шийдвэрлэгдсэн асуудлыг өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр танилцуул шийдвэрлсэн талаараа одоо бас дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд өгнө. За баярлалаа.